сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ өнөөдөр креветки буюу самархоо гэртээ пастатай бэлдэж үзцгээе. За, эдгээр бүтээгдэхүүнүүд орсон байгаа. Бэлдэх хугацаа 40 минут. 20 минутыг креветки цэвэрлэхэд зарцуулна. Яг гэвэл хамгийн удаан дээрээс нь тийм ч аппетитний процесс биш учраас би энэ хэсгийг хассан байгаа. Хэрвээ та бүхэн туршлага байхгүй бол доор нэг линк оруулчих. Тэндээс креветки яаж цэвэрлэхийг сайн тодорхой үзээрэй. За, цэвэрлсэн байдал нь энэ байна. Цэвэрлэхээс өмнө угаан, цэвэрлснийхаа дараа мөн 1-2 чуудаа усаар сайн зайлаарай. Хүйтэн зүгээр крантны усаар зайлж болно. Дараа нь чанах учраас цэвэрлэхдээ толгой, сүүл, хайрс, төрс гээд яг л загас шиг загсанд байдаг шиг бүх одоо юм илүүдл хэсгийг нь авах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь нарийн гидсийг олж цэвэрлэж авах заавал шаардлагатай. Одоо яг энэ харагдаж байгаа тэр голын зураасанд нарийн гидс байдаг. Хар яг утас шиг нарийнхан байдаг учраас олж авах тийм амар биш. Гэхдээ арилгаас сурчвал амархан. Ноонуудаа ингээд том хэрчиж болно. Хамгийн эхлээд лувын сонгон хоёроо төрүүлж хийгээд 5 минут зөөлөн гал дээр ургамлын тосонд юм уу оливын тосонд шаарчих хэрэгтэй. Тэгжиж дараа нь хурдан болдог брокколи, ланчинжу зэрэг бусад ногоонуудаа нэмээд дахиж нэг 2-3 минут зөөлөн гал дээр байлгаад одоо буцалж байгаа усандаа лаврын навчтай ус перц 3 аягээд креветки хийгээд 1 минут л чана шүү. Яг үл би дараа нь дахиад 1 минут шарах учраас хэрвээ та бүхэн зөвхөн чансан дангаар нь идэх юм бол 5 минут чанж болно. 5 минутаас илүү чанвал хатуурна. За, энэ хугацаанд би луун сонгоноо хуураад дээрээс нь ногоогоо нэмсэн байгаа. За, хамгийн сүүлд помидор, ногоон сонгон, бусад петрушка, укроп юу гэдэг нэмээр байгаа амтлагчуудаа нэмээрэй. Тэгээд дахиад нэг 2 минут болгоод галын унтраагаа тагийг тавьчих. Тэгэхгүй бол помидор чинь хит муухай ялцгаар болчихвол онцгүй. 200 г цөцгий байхгүй бол над шиг ингээд 25% тослогтой цөцгий аваад 200 мл ус нэмээд шингэлжиж олно. За, энэ хугацаанд одоо дахиад сонгон саримсаа самархотойгоо хуурна. Чансныгаа шууж аваад нэг удаа хуурахгүй өсрөл 30-40 секунд болоод шууд цэцгийг нэмээрэй. Тэгэхгүй бол бас хатуураад онцгүй болно шүү. Эрзэн шиг болчдөг. Хэрвээ самархойг удаан бэлдэх юм бол маш хурдан болдог байгаа жижиг учраас. За, давслахаа битгий мартаарай. Этап болгон дээрээ давслаад явна шүү. За, иймэрхүү болсон байгаа. Одоо ногоо бэлэн болсон байгаа учраас шууд бэлэн болсон ногоон дээрээ нэмж хойлол тагийг тавьчин. Тагийг тавиад галын унтраагаад тагийг тавиарай. Буслах шаардлага байхгүй. Одоо бүгд бэлэн болчихсон байна. Ингээд нийтдээ ногоог бол нэг 10 минут бэлдэнэ. Самархойг чанахаар бол 5 минут, хуурахаар бол 3 минут. За, ингээд боллоо. Бичлэгсэн баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.